Говийн үзэсгэлэн амьдрал ахуйн илэрхийлэл болсон Монгол түмний соёлын үргэлжлэл 5 хошуу малын нэг дэлхийд ховордоод байсан 2 бүгд тэмээн тоо толгойг өсгөх үржүүлэх зорилготой Ботгонд бонус хөтөлбөр 12 дахь жилдээ үргэлжилж байна. Монголын Алтмак компани нийгмийн хариуцлагын хүрээнд Дорн говь, Өмнө говь, Дунд говь аймагуудын 5 сумд хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш тухайн бүс нутгийн тэмээчид 34,000 гаруй ботхыг үлгийдэн авахд үнэтэй хөр нэмэр оруулж нийтдээ 800 гаруй сая төгрөгийн урамшуулал өгч иргэдэд хөрөнгө оруулалт хийжээ. Уламжлал болон тогтсон энэхүү хөтөлбөр жил нэмэгдсэн ботг бүрийн тоогоор тэмээчдийг шагнах Ахмад наснуудыг баярлуулах, бүхийн барилдааныг зохион байгуулж, гарын бэлэг гардуулан нутгийн иргэдийн амьдралд багж болсон өнгө нэмсээр. Одоо их баярлж байна. Тэмээ гэдэг амтай мөн нэг үе айхтар хурдсан амтан тэрийг одоо энэ шагнал урамшил өгч одоо ингэж яаж байна. Бас зүгээр байна. Энийг би дэмжиж байна. Жилдээ нэг удаа Ботгон бонус өгдөг хаан сургын одоо хишиг илгэж боддоо шүү дээ, тий? Хүн бонус авч чад Ботгон боожлохын төлөө бас хүн ирмэлзэн шүү дээ. Хүнд жоохон ч гэсэн бас тэр хүний сэтгэлд нь дэм болж байгаа. Би бол энийг зүгээр зүйл гэж боддог. Ашигтай. Тэмээ бол өсөж одоо манай сумын тэмээ өсөж байгаа. Маш сайн өсөж байгаа. Энэ жил зүгээр нэг айлал гэхэд одоо 1000 тэмээ тоолж шүү дээ. 13 онд ч одоо нэг цөөхөр нэг 50 тэмээд өс болоо ирээ. Одоо та хэдэн тэмээтэй? Одоо 200 гаруй тэмээд яваад байна. 13 онд одоо би нэг 50-60 тэмээд байсан болов. Одоо нэг 250 тэмээтэй. Би өөр эндээ сэтгэл хангалуун байдсан шүү дээ. Энд чи яхав одоо нэг бусуудын бас нэг урам өгөө тэмээгөө өсгий барья гэсэн юун дээр л үнсэлж байгаа юм л да. Том бонус өгж байгаа болохоор хүмүүс ч бас бараг тэмээгээ дийлэг өсгөх гэсэн бодолтой байгаа. Ягаад гэвэл тэмээ гэж угаасаа одоо уламжлал болгон тэмээний баяр болж байна. Би тэмээгээ өсгөхий том бонус бас авч байгаа гэдгээр шилдэн мөн тэр талаараа давуу талтай байгаа. 2025 оны хувьд Дорн говь аймгийн Мандах сумын малчид 2006, Далан жаргалан сумын малчид 169, Өмнө говь аймгийн 3 тэс сумын малчид 758, Дунд говь аймгийн Баян жаргалан сумын малчид 65, Дэлгэр хангай сумын малчид 961 ботго тус бойжуулж нийт ботгоны тоо 3959-д хүрснээр 80 орчим сая төгрөгийн урамшуулал хүртэж байна. Монголын алт компанитай бид бүхэн бас энэ Ботгонд бонус хөтөлбөрийг 12 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. За Мандах сум маань бол сүүлийн 3 жил дараалан одоо төм тэмээ тоолуулж аймгийн хэмжээнд тэмээ тоогоор тэргүүлж байна. Энэ жил 11474 толгой тэмээ тоолуулж аймагтаа бол тэмээний тоогоор тэргүүлж байна. За энэ жилийн одоо бас гол онцлог бас гол амжилт гаргасан ажил юу гэхээр Мандах сумаас одоо Монгол улсын 3000 малчны нэг 1000 тэмээч ингэ төрсөн байгаа. За ерөнхийдөө цаашдаа бол энэ Ботгонд бонус хөтөлбөртэй холбоотойгоор бас тэмээний тоо толгойд өсөж байна. Бидний хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр маань одоо үр дүнгөөрч одоо Мандах сум маань 40 жилийн дараа одоо төмөн дэвний хоёрыг тэмдэглээ өнгөрүүлсэн. Энэ хөтөлбөр маань одоо тэмээ сүргийн тоо толгойг өсгөөд зогсохгүй одоо малчтын хөдөлгөөрийг тодорхой хэмжээнд нэмж байгаа юм онцлогтой. Мөн дээр нь энэ говийн бүсийн экосистемийг хамгаалахад одоо тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулж байгаа гэж байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэн цагаас бид нар одоо 800 сая төгрөгийг одоо малчтад урамшуул хэлбэрээр одоо ингээд олгосон байна.